Эмч эмнэлгийн ажилчдыг бид нэр зөвхөн цар тахлын үед санаж болохгүй. Цөмөөрөө ковидыг санацгаая. Хин гэр орноо, үр хүүхдээ бүх юма мартаад амь нас эрүүл мэндэ бодчихгүйгээр тэнд очиж өвчтөнгүүдийг сахижсэн билээ. Яагаад бид нар энэ хүмүүсийг байлгах ёстой вэ? Бүр 770 тэрбумыг эмч эмнэлгийн ажилчдын 50%-ийг ерөөсөж одоо харамлах ёсгүй гэж үзэж байна. Яагаад харамлах ёсгүй гэж үзэж байгаа гэхээр энэ сумын бусад хөрөнгө оруулалтуудыг би одоо 5-7 хоногийн өмнөөс эхлээ ярьж байгаа. Эдгээр мөнгүүдийг оруулаад ирэх боломж байдаг гэдгийг бид нар сая төсвийн байнгын хороо ажлын хэсгээс билээхэн харлаа. Бид хэд энэ мөнгийг нэмэхгүйгээр цаашаа өргөжлүүлээ явах юм бол дараагийн 7 хоногийн 4-р өдөр эмч эмнэлгийн ажилчид ажил хаана гэдгээ мэдгдсэн байна. Ажил хаяхдаа тэд нар тангарахтаа уягдаад зайлшгүй шаардлагатай үйлчлэгээ үзүүлээд хаях боловч энэ засгийн газар анх удаа эмч эмнэлгийн ажилчдыг хаясан. Тэрнээс болж хүмүүсийн амь нас эрүүл мэнд эрсдсэн тохиолдолд энэ засгийн газар энэ салбарын сайдад хар тол болж үлдэн шүү гэдгийг би энд анхаармаар байна. Нэгдүгээр. Хоёрдугаар, төрийн үйлчилгээ гэдэг салбарт эмч эмнэлгийн ажилчдыг оруулснаар бид нар өөрсдөө тогтолцоог ингэсэн. Энийх нь үр дагавар нь эднийх нь эрсдэл нь яагаад эмч эмнэлгийн ажилчдад өөрсдөд нь буух гэсэн юм бэ? Энийг бид нар хүлээн зөвшөөрөх огт боломжгүй. Хэрвээ энэ засаг үнэхээр ажил хий гэж бодож байгаа бол энэ цалингийн асуудлын 50% нэмээд энэ асуудлыг шийдээд эмч эмнэлгийн ажилчдыг иргэдээ эрсдлээс хамгаалах хэрэгтэй. Иргэдийг эрүүл мэндтэй байхын тулд аж амьдрал нь зүгээр байхын тулд эрсдлийг бууруулахын тулд заашгүй энийг дэмжих шаардлагатай. Энэ дээр заашгүй кнопонд хүрэхгүй байж дэмжиж өгөхийг хүсье. Баярлалаа.